сайн байцгаана уу бүгдээрээ би бос үзээ Ванисагийн таны мэдсэг зориулж хийсгэд би ч бас өндөр дараас үе мөчний өвчин мөн чихэн шижингийн аимшигай шинжимдгүүд зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг уурж байсан. Бусад эмгэгчүүдийн эд би үнэхээр аман эдс дурай. Миний ажис мэрвшсийн онцгоос шалгаасаад гадаа хоорсож үдшиг оролцсон надад хэвийн зүйл. Заримдаа би шөнийн цагаар зураг авах хийх шаардлагатай болдог. Тиймээс бараг унах тэрэг байх цаг надад үлддэггүй. Тийм амьдралын хэв маягаа болохоор унах хоосох, уух гэд бүс миний эрүүл мэндэд сайн биш гэдгийг би үргэлж мэдэрдэг. Гэхдээ би эрийгээ олохгүй байсан. Чин би ажлаа үнэхээр их хайрладаг шүү дээ. Би дахсаа маань суларч байгааг анзаарсан. Хөвчсөн осгоо ирэх, асгаа өвдөх, шүн би засах гэж асан удаа босох. Хөл базарах зэрэг шинж эмгүүд эсэрдэг болсон. Зарим өдрүүдэд би өгсөв сэрхэд гараа мэдээ асгаж, нүд бүрсцээд маш хурдан ядарч байгаагаа мэдэрдэг болсон. Мэдээж нас ахиж байна шүү дээ. Энэ бүхэн энгийн зүйлс гэж бодож байсан. Эдгээр шинж эмгүүдэд анхаарал хандуулах зав хийх завгүй байсан болохоор орохгүй өнгөрөөдөг байв. Тэгээд хагас чи сүмжлэний дараа гин осгоо эргэж би энцэргүү босоод ажмаар нүд харах хойчихсан. Тэгээд эмзэг үзүүлсэс надад 2 өрсийн чихэн шижингийн шинж эмдэг эсэрсэн гэдгийг мэдсэн. Стресс нэрдөө байх, өргөн хоос идэх, мэдээж дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь инсулиний хэмжээ буурахад хүргэсэн. Үүний үр дүнд эсвэл глюкозыг хангасаа авч чадахгүй, эсвэл сахар хурдан нэмэгддэг. Хэрвээ үүнийг авахгүй байсан бол аюултай маш өвөө байх хүрэх байсан. Би өөрөө ч гэсэн чихрийн шижингийн шинж эмдэг эсрэн гэж бодоогүй. Хэрвээ үүнийг ихэнх анхаарахгүй бас урдан хүндрээс хүрдэг. Тиймээс би ихэд сандарсан. Энэ нь миний эрүүл мэнд болон ажлын байранд маань ихээсэн нөлөөлсөн мэдээж. Тиймээс би эрүүл мэндээ сайжруулахын тулд ажилласаа урамрах хэрэгтэй болсон. Тэгээд би ногоо идэж ихсэн бөгөөд сахар болон хурцгаасыг хязгаарсан. Мэдээж би өдөр бүр дасгал хийдэг байсан ч энэ нь хамаагүй байсан. Мөн цусны дарсаа овоороо байсахын тулд эмээ ухаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь амааруулгийн учраас хөвчсөн нэр хүндээ сайн чанарын эмийг хэрэглэдэг байсан. Эмчийн бичиж өгсөн цусан дах сахарын хэмжээг бууруулахад тусалдаг юм уу? Гэхдээ энэ үр зурагс байсан. Эмээс салах хэрэгэ болсон. Учир нь үр дүнээ биш байхаа. Тэгээд хэсэг хугацааны дараа би ойлгосон. Барууны эмчилгээ уур хугацаанд тохиромжгүй юм байна гэж. Төнгөн нэмсээр эрүүл мэндэд сайн биш. Тэгээд аз башхад би хайр хийж байхдаа Бимбос Рокковын нэг видеог олж харсан. Тэр видеонд Саши нэрээ хөөстөж чихэн шижингийн шахмасын ухаан ярьж байсан. Эхэндээ эр видеог анхаарахад би эрвэлсэн чинь Бимбосыг зүгээр сурч сканд оролцуулсан гэж бодсон. Эсвэл баасаа байхын тулд би үүн рүү залгасан. Итгэхэд эр Саши үнэхээр сайн гэж хэлсэн. Тэр өөрөө өдөр бүр Саши уудаг. Ингэснээр цусан дах сахарын хэмжээг буурдаг гэж байсан. Бимбо надад энэ бүэгдэхүүн аюулгүй гэж хэлсэн бөгөөд хэрвээ бүэгдэхүүнд эрүүл мэндэд хорой бодис грэмсэн бийцөө эдийг писаусан гэж амссан. Үүнийг сонсоод би баярлаж бодож аваад төвшиж үзхийг хүссэн. Саши уухад миний анхны сэргийлс бас амаа юм байна гэж бодсон. Барагс зүрчийн шүс шиг санагдсан. Дагши амархан уудаг. Амаа байна. Саши уугаад зүрчөө нэг 7 хоногийн дараа би үс маань бараг бүрэн асах басныг анзаарсан. Үнэхээр гайхсай байсан.
Тэгээд биеийн зарим хэсгүүд минь чанархаа байсан. Тэгээд 2 сар саашуусны дараа би биеийн хүч маань нэмэгдэж цусны сахарын хэмжээж буурсан гэдгийг анзаарсан. Шөнө 2 удаас босож ариун цэврийн өрөө ордог болсон. Хизээч марахгүй зүйлс маань бас саашив 4 сараас 9 хугацаанд дууснаар өдөр өмнө эрүүл мэнд маань сайжирсныг анзаарсан. Гүрэнтийн юм ууж байхдаа 2 сар онд шиний муршихын ус инээсэсдэг байсан. Би саашид басан үүний өндөр чанараа гаж нүсөөгүй үр дүнд нь баяртай байна. Сааш устдаг шахмас ууж ихснээс хойш миний бие эсвэл болж байнга шиг гар хүс бадарах ядарч сүсдэх зэрэг шинж юмгууд арич биеийн байдал маань эсвэл сайжирсан. Мөн миний цусны дах сахарын хэмжээ эсвэл өрөө болсон. 2 болон 1 өрөөсийн чихрийн шижнээ цусны дах сахарын хэмжээ байн өндөр биеийн өвсөө байгаа хүмүүс хадаж хийхэд. Шүндөө авдасаа тасэр шийдвэр болсон. Саашид яг одоо хэрэглээрээ энэхүү гайхамшиг философи бүхий устдаг шахмасны чихрийн шижингээс сайхайцыг 2 сарын доор хийсэн. Эмээ банк сольж хэрэглэх шаардлагагүй болно. Мөн эмзэг очиж эмчилсүүлэх хэрэггүй болно. Саашид хэрэглэснээр чихрийн шижингээс болж санаа зовхоо багасгана. Энэ нь бүрэн аюулгүй бөгөөд ямар ч сүрэг нүсэгүй. Урдун хортон нэтрэгдэн. Би чихрийн шижингийн шинж эмдгүүдээс болж өвцөвж байсан. Идэж чадахгүй, унаж чадахгүй байсан. Саашид баярласаа. Би зовсонгоо давн уурч чадсан. Зөвхөн нойр үүдс биш, шүн осон дахин сэрэх, биеийн мэдээ алдах зарим хүмүүс хүс арих, өөрний тоогдох зэрэг хүндрэлзүүлж байсан. Тиймээс би саашив шууд хэрэглэхийг зөвсөж байна. Чихрийн шижингийн хамгийн сайн шийдэл бос юм. Одоо саашид маш ам хямдрал зарлагдаж байна. Хэрвээ саашийн 2 хайрцаг авбал 1 хайрцыг үнгүй авах боломжтой бөгөөд өмнө 399 песо. Хэрвээ 3 хайрцаг авбал 2 хайрцыг үнгүй авах бөгөөд өмнө 999 песо. Сааш шиг чанараа буйггүй ийм юм бол маш ашигтай. Тиймээс яраарай хямдрал туусхаас өмнө зэхээс хаврыг. Тэрийг алдах хэрэггүй. Миний зөвсгөө бас саашиг яг одоо аваарай. Энэ үнэхээр үнэтэй. Надад бас энэ бас чихрийн шижингийн хамгийн сайн устдаг шахмас. Чихрийн шижний удаан хугацаанд зовж байгаа бүх хүн саашиг шууд хэрэглээрэй. Би үнэхээр идэв саашиг бас чихрийн шижин дэмжих хамгийн шилдэг, хамгийн өрдөнөө буй хүн гэж боддог. Хэрвээ чихрийн шижингээ ирэмжсэн энэ өвчин саад болохыг бүр зөвшөөр. Хүнд өвчин амь насанд аюултай. Тиймээс би хүмүүс чихрийн шижин хөнгөнөөр авч үзэхгүй байхыг зөвсөж байна. 10-20 жил чихрийн шижнээ явж байгаа шүн шифер олон удаа босдог, гар бадардаг, цусан дах сахарын хэмжээ байнга ихсдэг хүмүүс би өдөр бүр сааш устдаг шахмасыг шууд авахыг зөвсөж байна. Би бүхэнд бай хийж чадна. 10 хоногийн дараа үр дүн нь мэдэрнэ. 2 сарын дараа шинж эмгүүд бүрэн мэрсэн. Харин 4 сарын дараа чихрийн шижингийн хүндрэлээс санаа зовох зүйлсгүй болно.